Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мерс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөө сүгдэж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн цээжлээрээ хүүхдүүдээ. Маягта, моё. Би үсэг хэлээ сурчлаа. Тийм үү, алийг сонсон шалгая. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Чи сайн хэл зураагүй юм шүү. Нэг нэгээ яач тий. Чи үсэг хэлж сайн сураагүй ээ штий. Би туюу суйсан юм да. Чи муу хэлээд байна. 1 2 3 4. Та дэлгэр бөрөө. Үгүй. Наа дээр үсэг чи үсэг болчиход байна штий. Завэж. Чи хэлээ сурчлаа штий. Дахиад хэлээд байгаарай бөрөө. Дахиад сурцсан. чи Зүгээр сонсогч гин үү? тий. Би сурчлаа штий. Вау. Гой доо. Одоо ч өстой жинхэнэ ярихыг үзүүлж өгнө. За, та хоёр надаас гоё сонирхолтой зүйл асуудаа. Чи мэр гэ хэлдэ мэр. Вау. Тэгвэл чи амьдрал гэд хэлдэ. Амьдрал. Сурчлаа штэ. Би түрүү яг хальт ингэж хэлчихэд буцаад хэлж чадахгүй болоод байсан байхгүй юу? Тийм Чи үү? одоо сурчиж. Амархан маастай бөрөө. Тийм байна. Тийм Би сурчлаа. Яа, энэ арчлангийн бүх ир үсгтэй өгнүүдийг хэлмээр санагдчих шүү. Угаасаа тэгдэг юм уу? Анх үсэг сурахаар л угаасаа тэгдэж штэ. Тэгвэл та хоёр миний нөгөө өмнө нь хийх гээдсэн блокнд та хоёр ороогүй штэ. За, Одоо тэгвэл бөөрөө чи үсэг сурсан юм чи миний блокнд орчил доо. Хоёр. За бөрөө. Чи ир үсэг хэлж сурсан юм чи орчихгүй. Гэхдээ бид хоёр хүмүүс мэдчихвэл яг юм маргадаа. Хүмүүс мэдсэн ч хэлээ та хоёр од болно штэ. Од олноо. За. Орчил доо яавал гэжтэй тий. За тэгвэл орё. За. Сайн бацгаана уу? За тэгэхээр би та хэдэд яриадсэн ярьдаг тоглолнуудаа үзүүлцгээе. Нарда? Сайн уу? Одоо мөрөг. Сайн уу? Намайг мөөрөө гэдэг. За тэгэхээр энэ бол ярьдаг тоглолнууд. Тийм тий. Тийм ээ тий. Чи Ярьж чадж байгаа зү. чи битгий хичээгээд л та маргадаа. За. Хөөе. Гурлаа гоё аялаа л та. Тэгвэл бид гурав аялын тухай ярина. Тэхөө. Тэгээ. Гэхдээ хаашаа аялах уу? Хөвсгөлөө. Хөвсгөлөө. Хөөе, тэгтэй биш тий. Эхлээд аялалд яг явхад юу хэрэгтэй болдог гэдгийг хэдүүлээ сайн судалсан дээр байгаа. Бас тийм байхаа. Тэгвэл өнөөдөр хөвсгөлөө явна тий? Үгүй яг өнөөдөр гэхэр жоохон бэлтгэл муу байгаа ш, дутуу байгаа ш. Ер нь ямар ч зүйл бэлдээгүй байгаа ш. Тий. Тэгэхээр сайн бэлтгэл хийж агаад төлөвлөж байгаа явсан дээр
Тийм биз дээ. Тийм ээ. Жохон судалж ягаад очих газараа ч гэсэн жохон судлаа төхөө найз да. За тэгье. За тэгэхээр гуруулаа эхлээд Яг хаашаа явах вэ? Хөөш. Өөрөө бит хоёр нь штэ. Хөдөө нөгөө танаа өвөө эмээгийн л байж исэн болохоос өөр тийм гой үзэсгэлэнт газар ерөөсө очиж үзэж байгаагүй штэ. нэрэлтэй Чи очижсэн үү? Үзэсгэлэнтэй гой газруудаа мэдгүү, нэрлэж мэдгүү. сайн мэдгүй л байна л да. Маргадаа. Аа Чи ингээд очиж үзээгүй ч гэсэн сонсч ийсэн байгалийн үзэсгэлэнтэй газруу чам байдгүй. оо чи яаж байгаа юм бэ? Би та хоёр ийм асуулт асуухгүй. Тэгэхээр чи миний мэдгүй зүйлийг блог дээр гаргах гээд байгаа байхгүй юу? Тэгвэл чи болоогүй түр болчихл доо. За тэгвэл болио. Хөөе. Энэ Энэ монголчин нөгөө 21 аймагтай гэдээсэн шүү дээ. тий. Тэр 21 аймгийг чи үзээ л та. За тэгвэл 21 аймгийн мэдээллийг үзцгээе. Тэгвэл За тэгье. Бидний амьдардаг газраас өөр зөндөө олон нэртэй аймаг сум хот байдгийг та нар мэдэх үү? Би та нарт 21 аймгийг нэрлэж үзүүлье. Дорнод, Хинти, Сүхбаатар, Дорноговь, Говь Сүмбэр, Дундговь, Өмнөговь, Өвөр Хангай, Төв аймаг, Сэлэнг аймаг, Дархуул аймаг, Орхон, Булхан, Ар Хангай, Хөвсгөл аймаг, Баян хонгор, Говь Алтай, Завхан, Увс, Ховд, Баян үлгий зэрэг 21 аймаг байдаг байна. Өөрөө маргад гурван маань хаашаа аялахаа шийдэж чадахгүй байгаа шүү дээ. Харин одоо найзуудтай туслаад аймагуудын байгалийн дурсгалт газрын талаар мэдээллийг хүргэе. Ар Хангай аймаг, Чулуутын гол, Хоргийн тоо, Тэрхийн цагаан нуур, Сувраг хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Бэлэг хааны цогцлбор, Баян үлгий аймаг, Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцлборт газар, Ботаны мөсөн гол, Баг оогрын цагаан салаагийн хадны сүг зураг, Баг түргэний хүрхрээ, Толбнуур ачид хүрхрээ. Баян хонгор аймаг, Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түргийн үеийн бичээс шаргалжуултын халваар шаан, Их богд уул, Булган аймаг, Хөгөн тарн байгалийн цогцлборт газар, Уран тогоо уул, Шивэт улааны цогцлбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бие булгын балгас, Могоон шин ус, Говь Алтай аймаг, Ээж хайрхан уул, Бурхан будай уул, Сутай хайрхан уул, Цагаан голын хатны зураг, Монгол илс, Хасагт хайрхан уул, Аж богдын нуруу, Ирээ нуур, Шахар толгой, Говь Сүмбэр аймаг, Чойрын богд уул, Зүүн жанжин чойрын хийдийн тойр, Цагаан дарих, Давг сүндэл бурхан, Хүүхдийн овоо, Дугар мэрэнгийн хөшөө, Цоорхойн аршаан, Дархан уул аймаг, Тахилах дих дархан уул, Дурлалын мод, Шарын голын зосон зураг, Буурал уулын булш, Дүрс нарс, Лам дондвийн аршаан, Хүйтний голын хадны бичээс, Дорнод аймаг, Чингисийн хэрмэн цав, Хэрлэн барс хотын тойр цамхаг, Буур нуур, Хайлангийн хадны хүн дүрст чулуу дөрвөлжин булш, Их бурханд чулуун бурхны цогцлбор, Шонх таван толгойн хүн чулуун хөшөө, Хамар даваад ирэх ялалтын хөшөө, Халах гол, Вангийн цагаан уул, Дорноговь аймаг, Хамрын хийдийн цогцлбор, Цагаан дарих, Сүүхэнд үлгий хийд, Цонжийн чулуу, Бүрдэн булаг мөнхийн ам, Иргэлийн зоо, Нүдэнгийн хонхор, Дундговь аймаг, Их газрын чулуу, Дил уул, Баг газрын чулуу, Онгийн хийдийн тойр, Морин хуур, Өөш манхан, Дэлгэр хангай уул, Завхан аймаг, Отгон тэнгэр хайрхан, Хар нуур, Загастайн давааны хүн чулуу, Бор хэрийн хүн чулуу, Мухартын гол, Тэсийн гол, Нисхийн шугуй, Их хайрхан уул, Дааган дилийн буган чулуун хөшөө, Идэр голын буган хөшөөд дурсгал, Сангийн хэрмийн тойр, Орхон аймаг, Зэрэглээ, Айргийн гоцгорын хүннүүгийн бүлэг дурсгалт газар, Бөөрийнхий сайр химээх байгалийн тогтоц газар, Өвөр Хангай аймаг, Арц богд, Хужиртын аршаан,
Монгол түмний морины их шүтэн, хар хоромхот, Эрдэнэзүү хийд, Твш уул, Төвхөн хийд, Өмнө Говь аймаг, Говь гурван сайхан, Баян заг, Нэмэгт хэрмэн цав, Галбын говь, Ноён богд, Толь хад, Алгын улаан цав, Хонгорын элс, Сангийн далай, Галбын гурван хийд, Сүхбаатар аймаг, Алтан овоо, Шилийн богд, Монголын хүн чулууд, Таван толгой археологийн цогцлбор, Ганга нуур, Оргихийн булаг, Гунгийн чуулган, Егүүсрийн хийд, Сэлэнг аймаг, Амар баясгалан хийд, Соронзон хад, Хувьсгалын үлхий Алтан булаг, Халуун аршаан, Тужийн нарс, Дууд хад, Сайхны хөтөл, Төв аймаг, Манзүшир хийдийн тойр, Хустайн байгалийн цогцлборт газар, Гүнжийн сүм, Зоргол хайрхан уул, Чингис хааны морд хөшөө, Тониукогийн гэрэлт хөшөөний бичээс, Цогтхуун тайжийн Дуут хадны бичээс, Увс аймаг, Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Алтан элсний дархан цаазд газар, Хан хөхий уулас, Чандман уулын дурсгал, Гоожуурын хүрхрээ, Мөнгөд цахир уул, Дэглийн цагаан уул, Зураагийн улаан хадны зураг, Ховд аймаг, Синхрийн агуй, Хар ус нуур, Мөнх хайрхан уул, Баян зүрхийн буган хөшөө, Төрийн дахилгад Алтан хөхий уул, Харуул овоо, Ямаан усны хадны сүг зураг, Цамб гаруй уулын байгалийн цогцлборт газар, Ишгэн толгойн хадны зураг, Хөвсгөл аймаг, Соёны бүс нутаг, Хөвсгөл нуур, Даян дээрхийн агуй, Уушгийн үрийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархтын 13 овоо, Цаатны нутаг, Хинти аймаг, Бурхан халдуун уул, Балтан брэвэн хийд, Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Өглөгчийн хэрэм, Аршаан хад, Дуурлаг нарсны хүннүүгийн булш. Тэгэхэр хүүхдүүдээ та нар ч гэсэн ээж аавтайгаа аялахыг хүсэж байгаа бол эдгээр газруудаа сонгоод аялаарай. За тэгэхээр та хоёр мэдээллийг авбуу. Лөө. Тэ гой аймууд тэ тусдаа гойгоо газрууд өгд юм байна өө. Тэгээд яг алийг нь сонгож жоохон хэцүү юм байна те. Харин тийм ээ. Хүсэлтэнтэй юм аа. Тэгвэл би та хоёрт нэг зураг харуулах уу? За. За энэ тэгэхээр Монгол улсын газрын зураг. Өө ямар сони хэлбэртэй юм те? Тийм. Тэгэхээр Монгол улс 21 аймагтай. Одоо би та хоёрт аймагуудыг нэрлэж үзүүлье. За тэгэхээр одоо хамгийн захынх нь гэвэл Дорнод байна. Дараачихсан Сүхбаатар, Хинти, Говь, Сүмбэр, Дорон, Говь, Сэлэнг, Дархан уул. Тэгээд одоо бидний амьдарч байгаа Улаанбаатар. Тэгээд доотлих нь бол Төв, тэгээд Дунд Говь, Өмнө Говь, Орхон, Булган, Өвөр хангай, Өмнө Говь, Ар хангай, Хөвсгөл, Баян хонгор, Завхан, Увус, Говьлтай, Ховд, Баян үлгий. Та хоёр сонсов уу? Сонслоо. Ой, тэгтээ наа чи ямар ойролцоо нэртэй газруу зөндөө юм те? Тийм ээ. Ямар говь гинүү? За говьуудыг нэрлэж үгэй тэхүү. Өмнө Говь, Говьлтай, Дунд Говь, тэгээд Дарн говь. зүг байна. Тэгээд эднэр чинь тэгээ юугаараа яг адилхан болохоор адилхан нэртэй. Эднэр говь гэсэн нь дандаа илстэй газруудыг хэлдэг. Илстэй. Тийм. Тэгвэл бид хоёр говь руу явбал элсэн дээрс зөндөө дагалах нэ тий? Тийм ээ. Тэгхнэ тий? Харин тий. Гэхдээ тэнд халуун байдаг. Яагаад? Зун болохоор амар халан. Харин бусад 3 үлрэлтэн дандаа хүүтэн байдаг байхгүй юу? Мартаа. Энэ 21 аймагаас ч сонголт хийгээд жоохон хэцүү байгаа штий. Тийм.
Чи нүдэ анжгаад шууд хуруугаараа нэгийн цагаа сонгочооч. За тэгвэл би нүдэ анаад хуруугаараа нэгийг цагаа сонгож. За. За эхлээд нүдэ анжаагаараа би тоолно шүү. За би 3 тоолохоор чи шууд гараараа зооно штэ. За. За тоолоорой. 1 2 3. Өвөр хангай. Өвөр хангай. Тий. Өвөр хангай. Тэгэхээр өвөр хангай гэдэг чинь хангай газар. Хангай газар гэж ямар газар гэдэг юм харагдаа. Мод уул ус ихтэй гой газар байдаг байхгүй юу? Тэгвэл явъя та явж бэлтгэлээ. За тэгвэл явж битгэлээ их үү? Явж та гой тоглохон дээ тий бөөрөө. Тэгээ. За явъя тэгвэл. Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мерс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөө сүгдэж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн зээжлээрээ хүүхдүүдээ. За өнөөдөр манай дуу сурцгай болон байна. Ирвэхэ гэдэг дуу заанаа. Өнөөдөр манай интро заан тий? Тий. За. Эхлээд нөгөө би үгийг хэлээд тэгээ дараа нь дуулахдаа чи заагаарай заа юу? За. Эсвэл чи надтай хамт үгийг хэлсэн ч болно. Ирвэхэ наадан нисээрээ. Ирвэхэ наадан нисээрээ. Навчин дээрээ суугаарай. Намайг сайн ажаарай. Ирээн хувцсыг хараад чи ээжийн урныг гайхна уу?
Эгээл чам шиг би Эгээл чам шиг би ингүй ганган байна уу? ингүй ганган байна уу? Ирвэхээ эргэн нисээрээ цэцгэн дээрээ суугаарай. Игцэлж намайг хараарай. Ирээн хувцсыг хараад чи ээжийн урныг гайхнаа. Эгээл чам шиг би ингүй ганган байна уу? За, одоо бүгдээр хамтдаа доолъё. Ирвэхээ Навчин дээр суугаарай. намайг ажаарай. Ирээн хувцсыг хараад чи ээжийн урныг гайхнаа. Эгээл чам шиг би ингүй ганган байна уу? Ирвэхээ эргэн нисээрээ цэцгэн дээрээ суугаарай. Игцэж намайг хараарай. Ирээн хувцсыг хараад чи ээжийн урныг гайхнаа. Эгээл чам шиг би ингүй ганган байна уу?